800-ны тэртех жамуухан шарил дээгүүр өнөөдөр талын болж морж эргэж их нутгийн ноён салхинан гудайсан хялганы толгой гашуудал таяа бөхөлзөн. Тэр газрын цээжийг аниртан шагнаваас Монгол Эрсийн нөхөрлөл гуниг тагцлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цус тамцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжиний ялалдаар төгсөж байсан тэр жил хаан Жамуух нөхдөд баригдаад Чингисийн өргөнөн хүргэгдэж ирлээ. Богд эзэндэн халдсан боол иргэдийн Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамуухыг суллаад өгүүлрэн. Эвэй эвдрэлцэж олонтаа бодилсанж амий чинь хэлтрүүлий хаан андмын. Агнихт нөхөрлөл ом баттгаж эгүүрд хамт төшилдсэн шүтэлцэж явдгаа чи хэмээн өршөөл үзүүллээ. Гэвч нас өдөр эд дундаан төрсөн биеийн хүч чадал төгөлдржсэн хаан Жамуух хариу өчсөн нь. Өндөр хаан суудалдаан чи заларч өрлөг 9 жанжны чин тоо бүрэн байхад би илүүдэх вэзэ андмын. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бүхтээ хорхоногийн сагалгар мод шиг цэцэглэн гангаж явсан юмсан. Үйлийн хонгарсал химэн ямар тэнгэрийн зарим бөө хөрөгцнийг бүүмэд. Атгаг санаа дэмийн үгэнд орж андгай тангаргаасан ятсан цагаас хойш тавилан заяаны ховид төрөгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хурж ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт гам болж гал шатан. Монголд 2 хаан байвал дайчин самун тасрахгүй. Олон дайнд оройлон чадал хүчин дан эрдэж явснаа санахад чиний элдийн дор явж би хизээж чадахгүй. Нэгэнд дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарилгын дор явахыг бас тавьчихгүй. Чи бол тэнгэрийн бөө шадар баатрууд дан тэтгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах гүр хаан Жамуух. 3 дүн зэргийнхэн ялалтын уухайгаар далан балжуудад чамайг шахан сандаргаж явсан томогт тэр Жамуух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлон гоос халихаар шийдлээ. Чамд өн үрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээр тэнгэрт нар нэгэн байг дэлүүн болдог игийг игүүлэх сар бас нэгэн байг дэлхий газар тамань хаан бас нэгэн байг. Өсөх насандан онны мөсөн дээр шагалдсан наадаж өдгөө идэр цагтаан бүх Монголын хувь заяан толбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир иймд 2 их хаан, 2 их баатар, 2 Монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё анд минь. Хаан Жамуухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрэн чиний хаан алдрыг өндөр дөргөөд өөрөө би амиан тавьчих. Олны санаа бүх хоёрдог. Өлмий өвдөгд орчин өөрийгөө би ивж өгье хаан анд минь чиний нэр улам агаа болог. Гүр хаан Жамуух өөрөө чамд сөглөө гэдгийг дуулаад хамаг Монгол 4 зүг 8 зохист хаан анд чиний алдар урд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөхчж нөгөө нь хагцъя. 9 хөлт цагаан туг дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сүгдэн гуй хаан анд минь чи намайг өршөөхтөн цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөхдөн үхэж нөхөрлөе.
Хөжирхэг гүрэн өнөмөн хоршихыг бэлэгдэж хаан биерэн туг сүлдий чин тахих. Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багдах учиргүйг дээр тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй болжээ. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн төвчж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаарах бол Монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг номлон хэмжихтэн, дорн зүгт нар хаанаас мандадгийг очиж үзэхтэн, орон зүгт нар хаан шингэдгийг хүрч мэдхтэн. Бас их төр эзэнт гүрний хэргийг эмсийнхэн үгтэй хутган зөвшөгч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан Жамуухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цэрлэл цааз үл тойрохын хууль болог. Өчөх өчил минь гүйцлээ хаан ханд минь. Өшөө хорсол боцолсон хамгийн бэрх цагтч өлүн эхийн сүд цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулгатун, өдөр дүргэн тонлогтун, түүхийн хүрд саад тотгоргүй орчиг гэлээ. Чингис хаан хэсэг бодлогошорсноо тэргүүнэн өргөж шадар хүмүүсэн дуудан зарлиг болголоо. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр сойрох тугай. Баатар Жамуухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж сус гаргалгүйгээр өхүүлэгтэн. Анд дам бэлгэлсэн алтан бүс имэн бүсэлүүлж аргамаг сайхан хүлгээр хаан Жамуухыг тахиж агсах зэвсэг хоёг дуулгын асан хүлэг баатрын ясаар оршуулгатун. Эрх хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг, эрх хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг төмөн үед сантугай. Ийхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурлсуусан армаг тармаг сахал дээр нулимсан тусал гялтганлаа. Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таалалд нийцэв. 800-ны тэртэйх Жамуухын ширэл дээгүр эхэн нутгийн ноён салхи гуниг тайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрен зуунд илгэн.